Гэр хүүхдийн төв болон бие Монгол сургуулийн 4-өөс 15 насны 40 гаруй хүүхэд оролцсон Монголын эрдэнэс 2 хүүхдийн тоглолт энэ сарын 19-нд 16 цагаас болох гэж байна. Эрхэм бээрч та бүхнийг энэхүү тоглолтод гэр хүүхдийн төв болон бие Монгол сургуулийн багш сурагчид урьж байна. Соёлын тэргүүний ажилтан Бат Цорыг Сугармаа, Саржмаа, Болор, Төмөрч өдөр нарын багш нарын удирдлагадор сурагчид маань бэлтгэл хийсэн бөгөөд тоглолтын хөтөлбөрөөр сонирхуулахад хүүхдүүд дуулж, буужгэлж, хөгжимтгийн зэрэгцээ, уран нууралт, уран уршлаг гээд урлагийн бүхэл төрлийн үзүүлбэрээр танд бэлэг барих юм байна. Монголын эрдэнэс 2 тоглолт маань зөвхөн хүүхдүүдийн тоглолт гэдгээрээ онцлогтой болж байна. Энэ дашрам дуртахад өнгөрсөн намар тус сургуульд шинээр элсэж орсон бяцхан сурагчид маань 2 сарын хугацаанд юу сурснаа эцэг эхчүүдэд ийхүү тайлгнах гэж байна. Эцэг эхчүүдээ бяцхан үрсгийнхээ цаашдын уран бүтээлийг дэмжиж, урмын үгээс сэтгэлийн галуун алга туршилтыг хамтдаа хайрлцгаая. Тоглолт Окланд хотын Азийн соёлын төвийн их танхимд 11-р сарын 19 буюу энэ хагас сайн өдөр 4 цагаас болно.